Илүү их дата хэрэгтэй юу? 100 ГБ дата нэмээд бүх сүлжээнд хязгааргүй яриа мессеж. Ердөө 11,000 төгрөг. Ондоо чиний тал. Галзуу кино сувагта тавтай морил. Замралтын өдрөн сайхан өнгөрсөн үү манайхан. Энэ удаад Боргон 2020 онд гарч байсан Spirit Walker гэх галзуу киног ярихаар сонголоо. Энэ кино маань толгой эргүүлж магадгүй, айсвалгүй ч үж магадгүй зэв нэлээ. Одоо ийм адармаатай нэг тийм зөвүүн үйл явдалтай кино байхаа. Тэгэхээр та нар маань нэг жаахан анхааралтай тайлбараа үзнэ үзье. За тэгэхээр мөн Боргон энэ галзуу киног галзуу боломжуудаар дүүрэн ондоотой хамтран хүргэж байна. Та нарт мөн Боргоо лайкаараа бомбогдод өгцгөөгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаараа тэгээд сабадараагуул дараад нээдэрэй. За автомашины осол болсон бол л та. Ослоос нэг залуу ухаан орж байгаагаар кино эхэлнэ. Ухаан орохт нэг орон гэргүй нөхөр машиныг нь ухаж үзээ зогсож байлаа. Тэгээд тэрний амин дугайг хараад цочоод түргэн дууччихсан учраас удахгүй ирнэ гэж байна. Залуу харин юу санахгүй байгаа бол л та. За тэгээд удалгүй түргэний дуу гарч ойртож яваа сонсогдсонд нөгөө орон гэргүй нөхөрч бошуухан яваад өглөө. Залуу эмнэлэгт хүргэгдсэн ч өөрийгөө хэн болохыг санахгүй л байна. Бас тэрэнд ямар ч бичиг баримт байсангүй. Цагдаа эвдэрсэн машиныг нь хаана очиж аваачсныг хэлж өгöd машин нь Кан Иан гэдэг нэрээр байсныг хэлсэнд тэр өөрийгөө Иан гэдгийм байна гэж бодно. Маний Иан мөрөндөө буудулсан шаргатай ирсэн ч ямар учраас хүнд буудулснаа санахгүй байлаа. Сонирхолтой нь толинд харахад царай нь өөрийнхөөс нь өөр царай харагдаж байсан ч царайгаа санахгүй байсанд мань хүн гайхсангүй. Тэгээд өглөө эрт имлэгээс гараад халааснаас нь олдсон картны дагуу классик гэх нэг байрлагад очиод картаараа нэг байранд яваад орсонд тэр өөрөө амьдарч байсан бололдоо байр байлаа. За тэгээд хувцас солиод өмсдөг. Тэгээд ямар нэг юм санах санаатай байранда байсан нэг хэмжлэхүүдийг үзэж угаад байрны эзнийг жи чолуу гэдэг болохыг олж мэднэ. Тэгсэн яг 12 цагт хамаг юм дайвалцах шиг болсноо орчны солигдож нэг мэдсэн шал өөр газарт сууж ирсэнд Хиян сандарна. За тэгээд өмнө нь болсон явдлыг зурвасхан саналаа. Дурсамжинд нь нэг эмэгтэй бас нэг тариа болоод үл таних эрэгтэй хүн өөрийг нь буудаж байна. Ухаан орохт нь урд нь нэг ахмаг насны эмэгтэй сууж ирсэнд Хиян цочоод бослоо. Тэгээд сандарч тэндээс зогтож гарахдаа өөрийгөө гадаа хаалганы шилэнд хартал тийсөөр ахмаг насны эрэгтэй болсон байсанд шоконд орно. Юу болоод байна? Энд ч надад зүүд. Яагаад тийм болчихдөг лээ? За тэгээд тэндээс гараад бушуухан нөгөө байранда иртэл урдхан талд нь шархвалсан залуу байрнаас гарч яваа харагдсанд Ян саяхан өөрийгөө тэр залуу шиг царайтай байснаа санана. Харин тэр залуу юу санахгүй байгаагаа хэн нэгэнтэй удсаар ярьж явна. Гайхсан Ян залуутай ярилцах санаатай хойноос нь яваад очтол нэг хар машинтай хүмүүс нүдэн дээр нь мөргөөд унгачд юм байна. Тэгэд машинда чихэд явсанд Ян гайхаж харсаар хоцорлоо. Сандарсан Ян халааснасаа бичиг баримтаа гаргаад үзтэл тэр нь хүргэлтийн газрын ахлах Шинүү гэх хүний бичиг баримт байлаа. Тиймээс тэр өөртөө тохиолдоод байгаа зүйлийн учрыг олох санаатай Шинүү гэх тэр хүний ажилдаг хүргэлтийн компанид очдог. Тэгсэн үүдэн дээр нь ажлынхан залуус таарад ярилцах гэсэнд сандарсан Ян зогтлаа. Яг учруулахаа болсон мань хүн өдөржин энэ тэрүүгээр тэнүүчилсний эцэст өчигдөр орой осолд орсон газраа очиж үздэг. Тэгэд өчигдөр өөртөө таарсан орон гэргүй хүнийг олох санаатай тэр хаваар явж байсан орон гэргүй хүнийг дагаад тэдний сугалдаг газарт очино. Тэгэд явсаар нөгөө хүнийг олж очоод өөрчн таарсан осолд орсон хүн өөрийгөө тэгэд одоо өөр хүний бид орчход байна гэсэнд цаадах нь юу яриад байгааг нь ойлгодгүй. Би Сөүлийн хаан юу гэдгийг ямар метроны буудлын хаан байдгийг санаад байгаа мөртлөө өөрийгөө л ерөөсөө санахгүй. Энд байж чигсэн хүн л юм биш үү дээ. Шинүү гээд энэ хүн би биш ээ. Тэгээд тэрэнд өчигдөр шөнө өмсөж байсан хувцсыг нь хэлээд өөрөө тэнд байсан ч одоо өөр хүний биед орчихсноо дахиад хэлсэнд нөгөө нөхөр бөөрч гайхлаа. Тэр осолд орсон хүн ч би биш. Энэ Шинүү гэдэг хүн ч бас биш. Гэхдээ та өөрийгөө Шинүү биш гэдгийг яаж мэдж байгаа юм бэ? Өөрийгөө хэн гэдгээ санахгүй байгаа бол энэ хүнч биш тэр хүнч биш гэдгээ яаж мэдээд байгаа? Тэгсэн Ян бодлогошрлоо. Учраа олохоо болцоход байгааг нь анзаарсан гуйлгчин эр мань хүнийг дайлангаа хүн өөрийгөө танихийн тулд хаанаас ирсэн бэ гэдгээ мэдэх ёстой байдгийг. Тэгэж байж хүн өөрийгөө хаашаа явж байгаагаа ойлгодог гэж байна.
Тэгсэн Яны нүдэнд янз бүрийн зүйл үзэгдэж байснаа өмнө нь өөрт нь харагдсан нөгөө эмэгтэй болоод залуугийн дүр дахиад харагдлаа. Ухаан орхит нь тэр нэг нууц өрөөнд сууж байна. Өмнө нь нэг залууг нүцэглээд зодсон бололтой байсан бол нөгөө залуу өөрийгөө биш гэж уурлаад хашгирч байна. Тэгээ залуу гүйж ирээд Яныг багалзуурдсанд тэнд байсан өөр залуу салглаа. За үүнтэй зэрэгцээд жинхэнэ шинэ ухаан орч өөрийгөө хаанаагааг ойлгохгүй гайхсанд нөгөө гуйлахчин бас гайхнаа. Сандарсан Ян бие барьж өрөөнөөс гараад үзтэл тэр нь нэг нууц цэнгэний газрын өрөө байна. Нөхөртөө таарсан болгон тэрнийг хүндлээд мэхийж байсанд Ян гайхад нойлын өрөөнд орж өөрийгөө дахиад өөр хүн болж хувирснаа мэднэ. Тэгсэн энэ удаа тэрнтэй таарсан болгон нөхрөөс айж болгоомжилж өссөн учраас өөрийгөө ямар нэг боссын дүрд хувирсан байна гэдгээ ойлгоно. Би дахиад хувирчлаа. Өдөр нэг хувирсан. Шүн дахиад. Тэгээ цагаа харахад шөнийн 12 дөнгөж өнгөрч байсанд 12 цаг тутамд шилжээд байгаа гадарлаж эхэлнэ. За ингээд нөгөө гуйлагчин ирийн зөвлснөөр эхлэл рүүгээ буцахаар шийдлээ. Тиймээс өөрийнх нь осолд орсон машиныг ачиж аваадсан гих хогийн цэг рүү очдог. Тэгээд унж явсан машинаа холж доторхыг нь үзчээтэл сандалд ороос нөгөө өөрт нь харагдаад байсан эмэгтэйн зураг олдсонд тэр эмэгтэй гэртээ очиод ярилцъя гэж хэлж байсан нь санагдлаа. За тэгээд мань хүн зургийн ард байсан сүмийг олоод очно. Дотогшоо ороход сүсэгтнүүд мөргөл үлдэж байсанд тэрч суулаа. Тэгэд мөргөлийн дараа хэсэг сууж угаад үүр цайхын алдад гаргаснаатай байж идэл нэг эмэгтэй буу тулглаа. Бити үтл Кан Ян хаан хиний тухай яриад байгааг чинь би ойлгохгүй байна. 3 хүртэл тоолно. 1 та хэм бэ? Өөрийг чинь таньдаг юм шиг санагдаад ах юм. Надад тайлбарлаад өгөөч дээ. 2 надад өөрийг чинь зураг байгаа. Би тэр зургийг машин дотроос олсон юм. Би тэр машинтай осолцсон юм л да. Хүлээлдэ. Тэрнийг хаанаагааг хэлээд өгөөч. Тэгсэн Ян эмэгтэйг гиндүүлж дараад бууг нь авлаа. Тэр яаж бууг нь булааж авч чадснаа сайн ойлгосонгүй. Тэгээд зургийг харуулад хэн болохыг нь мэдмээр байна гэсэнд гаднаас хүмүүс ороод ирсэн учраас эмэгтэй анхаарал нь сарнихыг далимдуулаад нөхрийг цохиж унгаад тэндээс явлаа. Тэгээд Ян анх ухаан орохтой байсан өрөөнд ирсэнд тэнд нь хинч байсангүй. Тэгээд техникийн ард зогсож байсан нэг эмэгтэйгээс өөрийгөө хэн болохыг асуусанд цаадхан сандраад явахыг заавдаж байна. Мань хүнч замыг нь хааж нөгөө эмэгтэйн зургийг үзүүлээд таних эсхийг асуусанд эмэгтэй танихгүй байлаа. Тиймээс өрчин өөртөө хамт байсан залуу хаашаа явсныг асуусанд эмэгтэй тэрнийг дагуулад нэг газарт очино. Тэгээд нөгөө залуу дээр очиод өдөр өөрлөн нэг эмэгтэй буу тулгасныг хэлсэнд цаадах нь гайхаж байна. Мөн жина юу? Зураг дээр эмэгтэй мөн жина мөн үү? Мөн л юм шиг байна. Чи тэрнтэй ямар харилцаад юм? Юу? Ямар ч харилцаагүй. Тэгвэл хаягийг мэдхүү. За би хараадах юм. Ингээд тэрнийг эмэгтэй хаягийг хайж байх зур Ян цаашаа хэд алхтал цаад талын өрөөнд нэг залууг дүүжлээд алдсан байсанд хэрдхийн цочлоо. Тэгсэн өдрийн 12 болсонд толгойн дахиж ирэхснээ өөр газарт очичлаа. Гэхдээ шилжихээс өмнө жинагийн хаягийг сонсоод амжсан учраас бошуухан гарн дээрээ тэмдэглээд тэндээс гараад явна. Тэгсэн энэ удаад мань хүн хотын захад ирчихжээ. За тэгэд хажууханд нь ирж зогссон машиныг хулгайлаад явлаа. Энэ үеэр саяхан дүрд нь орсон хүргэлтийн газрын ахлах шинүү ажилдаа ирж байна. Тэгсэн гаднаа хүргэлтийн үйлчилгээний газар шиг харагдавч дотроо нууц байгууллага байж таарна. Тэд мань хүний сууж явсан машиныг 37 минутын өмнө Намян хурдны зам дээр явж байсныг олж тогтоожээ. Тэгсэн дарга нь шинүүг загнаж тэрнийг яаралтай барьж ирэхийг тушаалаа. Харин нөгөө талд Ян зорьсон газраа ирж байна. Дотогшоо ороход байрны хананд өөрийнх нь нөгөө эмэгтэйтэй авахулсан зураг байлаа. Кан Ян яасан? Рапорт өгөх хугацаа нь 48 цагаар хоцорчод байна. Тэрнийг юу менежертэй холбогдсон гэж сэжиглэхэд арай эрт байна. Эрт биш ээ. Чи ер нь хизээ хүн шиг ажиллах хүн бай. Бид нарт тэднийг яаралтай бүгдийг нь цуглуулах хэрэгтэй байна. Энэ тэнийгийг хардаа хамгийн сүүлд ирж байгааг нь. Тэгсэн Яны сүүлд хувирсан мафийн босс ирж байна. Харин мань хүн ширээний шургуулганаас өөрийнхөө иргэний үнэмлэхийг олж авлаа. Тэнд Кан Ян гэсэн бичиг байсанд өөрийгөө Кан Ян гэдэг юм байна гэдэгт бүрэн итгэлтэй болно. Харин нөгөөдөл мань хүнийг яаж олж авах талаар зөвлөлдөж байна. Кан Янтай холбогдож чадсан уу? Тэр манай багийн шилдэг агент болохоор тэрнтэй холбогдох хэцүү гэдгийг та ойлгож байгаа үсттэй. Эхнэр нь яасан? Эхнэр нь тэр өдөр утсаа салгаад алга болсон. Тэрнийг эрен сурвалжлуулахаар цагдаад мэдэгдсэн байгаа. Хэрвээ дарга зөвшөөрвөл би эхнэрийг нь тусгайлан хай. Юу менежерийг олвол бити яраарай.
Хэрвээ мэдээ өмнөх шиг төв авст хүрчвэл бид нар бүгдээрээ асуудалд орохыг мэдж байгаа үстэй. Юу менежер мөн Жина, Кан Иян бүгдээрээ нэг өдөр алга болчлоо. Бид нар яарах хэрэгтэй бололтой. Ямар ч үсэн эхлээд юу менежерийг олоодох. За энэ үеэр Иян зургийн цомгоо үзээд өөрийнх нь шинэ ахлагтай авахулсан цэргийн хувцастай зураг байсанд өөрийгөө тэрнийг таньдаг байсныг ойлгоно. Тэгээд өмнө нь уулзсан бүх хүмүүсээ нэг нэгээр нь бүртгэж хэн болохыг нь таамаглах гэж оролдоно. Тэгсэн гаднаас Жина ороод ирсэнд тэрч сэмхэн нуугдлаа. Сэжиг аваагүй Жина оронд ороосоо нэг цүнхтэй бижиг баримт аваад гарахдаа Ияны ширээн дээр бичиж угаад үлдээсэн бичгийг харж байна. Задагсан гадаа нэг машин ирээд зогслоо. Тэгэд нэг залуу араас нь орж ирсэнд Жина тэрнтэй зодолдоод хүчин мөхөсдөж баригдана. Харин Иян тэсэлгүй дайраад орсон ч цаадах нь тэрнээс хавгүй илүү тулаанч байлаа. Кан Иян хаан байна. Тэднийг зодолдох симхигээр Жина зугтах гэсэн ч нөгөө залуу тэрнийг бариад цогсонд уралсан Иян болиулах гэж оролдоно. Энэ удаад тэр ягаад ч юм урдынхаасаа илүү чадварлаг тулалдсанд Жина битүүхэндээ гайхна. За тэгээд тэндээс зугтах гэсэн ч урдаас нь дахиад нэг залуу бариад авлаа. Харин Иян нөгөө залуутай ширүүн тулалдаж байна. За ингэ тулалдах явцад залуу тэрнийг Иян болохыг таамаглана. Тэгэд Иян Жинаг аваад зугтаадаг. Зугтах замдаа Иян өөрийгөө 12 цаг тутамд өөр хүний биед ороод байгаагаа хэлж өмнө нь сүмд буу тулгсан хүн нь ч бас өөрийгөө гэдгийг хэлдэг. Бас хүмүүсийн хайгаад байгаа Иян гихч нь өөрийгөө юм шиг байна гэсэнд Жина гайхлаа. Тэгсэн нөгөө залуус гүйцэж ирээд шахсанд азар Иян тэднээс зугтаж амждаг. Тэднээс холдсны дараа Жина эхний гэрлэн дохион дээр буугаад явсанд Иян учрыг олгоснотой буцаж яваад нөгөө залуусын машинд нууцаар суулаа. Тэгэд нэгийг нь машиндаа суухад нөхрийг барьж аваад Иян гэж хэн болохыг яагаад бүгд хойноос нь хөөцөлдөд байгааг асууна. Би мэдэхгүй. Би тушаал дагдаг. Барьгсан хүнийг нь л барьдаг. Жи чолоо, шинүү, пак юуну гэж юу хүмүүсийн. Тэгсэн залуу мэдэн бодилж байснаа хутаг гаргаад дайрсанд мань хүнч дорн хутгийг нь булааж аваад хариу тулгана. Кан Яныг чи сүлд хизээ харсан. Тэр осолд орсон машинд байхыг би хоёр нүдэрээ харсан. Тэгсэн цагдаа ирсэн учраас Янч гараад бушуухан явлаа. Оройн нөгөө боос Жинагийн гэрт очсон хоёр залууга загнаж байна. Юу менежер Жина хоёр энд ирсэн байхад та хоёр зүгээр тавиад явуулсан хэрэггүй. Маргааш бид мерчендайсаа шилж болно. Тийм учраас та хоёрт энэ бүх асуудлаа шийдэхэд нэг шөнийн л хугацаа байна. Нэг л муу савин татаад өгч чинь. Чулуу яагаад ухаанаа алдсан бол? Бас яагаад надад Кан Ияны гар буу байгаад байгааг би ойлгохгүй байна. Юу менежерч бас их сонирн байсан. Бүгд л нэг нэгээрээ сонирн болоод байна. Занга ярилцаж байтал нь боослог нэг залуу холбогдоод Жинаг олсноо хэлсэнд нөхөрч тэрнийг анхааралтай ажиглаж байхыг тушаадаг. За энэ үеэр Жина нэг эмэгтэйтэй уулзаж байна. Эмэгтэй тэрэнд хууль бус эмийн асуудалтай холбогдсон хүмүүсийн жигсаалтыг өгдөг. Тэгээд Жина гэрээсээ авч гарсан жигсаалттай тулгаж үзээд Непал гаралтай Пракаси Латри гэх хүнийг олохыг хүсээд тэндээс явлаа. Оройн Иян нөгөө орон гэргүй нөхөр дээр очиж машинд байсан камерыг нь авсныг лавлсанд нөгөөх нь мань хүнийг танихгүй дахиад гайхсан ч Иян өөрийгөө тэрнтэй уулзаж байснаа хэлсэнд цаадах нь сая нэгэм танилаа. Тэгээд тэрнийг дагуулж явсаар машиных нь камерыг зарсан лангуун дээр очисонд цаад улан зөрүүлээд мөнгө нэхэж байна. Тэгэхээр нь Иян картаа уншуулна. Тэгсэн боссын залуус картаар нь байршлыг нь тогтоогоод босстой хэлсэнд нөхөрч тэднийг яаралтай тийш нь явуулдаг. За sorry та нар маань бороогоо нэг аан гэж сонсч заяа. Тэгэхээр дата дуусах бүр дахин баг цавах сарын дундуур цэнэглэлт хийх үлдэгдлээ байнга шалгах шаардлага гардаг бол ондоо шинэ хэрэглэгчдэд зориулаад галзуу амархан сонголтыг санал болгож байгаа юм байна. 100 ГБ дата 11,000 төгрөг. Хязгааргүй ашигладаг дата 20,000 төгрөг. Бүр багцууд нь нэмээд бүх сүлжээнд хязгааргүй ярьж мессеж бичдэг гэл боддоо галзуу юу. Ингэснээр хэрэглэгч өөрийн сарын хэрэглэн тохирох багцаа нэг удаа эдэвхжүүлэл 30 хоногийн турш дахин цэнэглэлт хийх шаардлагагүйгээр ашиглах боломжтой байна.
Ондоогийн шинэ хэрэглэгч болохын тулд Ондоо цэгмэн сайт болоод Ондоо апп-аар бүртгүүлээд өөрт таалагдсан дугаараа сонгоод тэг төгрөгөөр авах боломжтой байна. Ондоогоо асаадсан урд нь алхаж яваа та нар байна. Нэгдэж амжаагүй нэгнээ уруу татаад бөөн датаг хайр найргүй утсанд нь асааж өгч баярлуулаарай. Харин айл хэдийн Ондоогийн хэрэглэгч болцсон бол дуртай сарын багцаа 3 болон 6 сараар өөрчилж идэвхжүүлснээр 15-30% хөнгөлөлт авах боломжтой байна. Өөрөөр хэлбэл сар бүр багцаа дахин идэвхжүүлэхийн оронд хэрэглээгээ хэдэн сараар нэг дор шийдээд багцынхаа үндсэн үнээс галзуу хямдар ашиглах боломжтой гэсэн үг юм байна. Харин ийм баахан SD картаас өөрийнхөө машины камерын SD картыг олох гэж нэгээр нь шалгаж байлаа. Ингээд хэсэг үзсний эцэст өөрийнхөө картыг арай хийж олохдоо зэрэгцээд баахан залуус дайраад ороод ирнэ. Ингээд байдал биштж байгааг ойлгосон Ян картаа гуйлгчин ахугийн халаас нь хийгээд тэндээс зугтаалаа. За тэгээ гүйж явах хооронд нь дахиад шөнийн 12 цаг болчихно. Ингээд тэр машинд дайруулах шахахтаа зэрэгцээд дахиад шилжиж энэ удаад машин жолоодож явсан боссын 2 залуугийн нэг нь олж хувирлаа. Тэгээд арайхийн бие барьж хажуудах хүндээ мэдэгдэлгүй машиныг жолоодно. Тэгсэн тэд Жинаг мушгиж яваа болж таарлаа. Харин нөгөө талд ухаан орсон юу менежер залууст баригдаад явдаг. Ян хажуудах нөхрийн утсаар яриаг нь сонсноо. Тэгээд Жинаг боостой аваачиж өгөх гэж байгааг нь ойлгоно. За тэгээд хоромслоод замын голд зогслоо. Тэгэд хажуудах нөхөр нь суудлын бүс зүгээгүйг анзаарч шууд давхиж замын хажууд байсан ачааны машиныг мөрөглөө. Тэгээд өөрөө бүстэй байсан учраас ослоос гайгүй гарна. Энэ үеэр нөгөө босс юу менежерийг зодож Яныг хаанагааг хэлүүлэхээр байцааж байна. Тэгсэн нэгийнхэн дүрд хувирцсан байгаа Ян ирлээ. Чи яагаад гарах болсон ирдэг үлээ? Тэднийг авчрах ёстой үстэй. Бас пак хаан байна. Араас Жинаг аваад ирнэ. Нөхөр босс тэнд байсан гуйлгчин хэн болохыг нь асуугаад хэндэж хэрэггүй гэж мэдээд зүйл дуусгахыг тушаасанд Янч амийг нь аврахын тулд залуусын урдуур ороод тэрнийг чирээд гарлаа. Тэгсэн сэжиг авсан босс нь араас нь ирнэ. За тэгэд хажуугаар явж байсан эмэгтэйг бариад нэрийг нь хэлхийг шаардсанд Ян гарах гарцгууллаа. Азуулж өмнө нь тэдний ярилцаж байсныг хальт сонссноо санаад соёон гэсэнд босс нь тайваад явуулж байна. Ян ч гуйлгчин ах хүүг бушуухан чирээд гараж руу явж тэндээс нэг машин олоод хөдлөлөө. Энэ үеэр осолд орсон пак босс руугаа залгаж болсон явдлыг хэлдэг. Нөгөө талд Жина нэг хууль бус цагаачд бололтой хүмүүстээр очиод нэг хүнд зураг үзүүлээд харсан эсхийг асуусанд цаадах нэхэндээ мэдэхгүй гэж гүрилээ. Тэгсэн Жина өөрийгөө тагнуулын газрын ажилтан гэдгийг хэлж нөхрийг баривчлахаар сүрдүүлсэнд цаадах нь нэг хаяг хэллээ. Харин мен босс Ияны хаанагааг хэлүүлэх гэж юу менежерийг зодож байна. Иян бол миний найз. Тийм учраас би хаанагааг нь мэдчихсэн ч хэлэхгүй. Хинд ч хэрэггүй навш минь. Зарин Иян утсан дээр SD картыг тоглуулж үзээд тухайн үед хотын захад нэг тийшээ явж байсан болохоо олж мэдлээ. Нөгөө талд Жинаач бууга бэлдээд нөгөө нөхрийн хэлсэн хаяг руу очихоор явж байна. Тэгсэн босст ч бас тэр хаяг нь ирж байна. Хаягийг сонссон даруйда тэдний агентуудын байрладаг байсан нууц үйлдвэрийн хаяг болохыг сандаг. Тэгээд юу менежер хэрэггүй болсон учраас газар дээр нь буудана. Харин Ян гуйлгчин ах хүүг дагуулсаар нөгөө Непал эмчийг олоод очино. Тэгээд тэрнээс нэг өвчтөе хүнийг эмчилж байгаа эсхийг асуусанд цаадах нь юу ч мэдэхгүй гэж мэлзээд тэндээс явлаа. Тэгсэн удалгүй тэр газар нь юу менежерийн биед орохдоо сэрсэн газар нь мөн болохыг тэр санана. Тэгээд тэр хавар явж өөрийнхөө биеийг хайж идэл нэг газраас өөр хүний биелүү шилжихэд өөрт нь сонсогддог мөргөлийн бололтой дуу сонсогдсонд тэр газар руу яваад очдөг. Тэгсэн тэнд хүнд өвчтэй бололтой хэдэн хүн хэвтэж байсны нэг нь мань хүн өөрөө байлаа. Тэгээд өөрийнхөө нүрэнд гар хүрэхтэй зэрэгцээд болсон явдлыг санаж эхэлнэ. Тэгэхээр хойноос нь хөзөлдөд байсан хүмүүс бүгдээрээ тагнуулын албаны тусгай агентууд байсан байна. Нөхдүүд Тайландаас гаралтай хууль бусныг мансууруулах хэмийг оруулж ирж байсан сүлжээг барихаар ажиллаж байсан нь тэр байж. Тэр хэмийг уусан хүн өгсөн хүн шиг болдог. Сүнс нь биенээсээ салж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдгийг тэд олж тогтоосон байлаа. Нөхдүүд тусгай ажиллагаагаар гол хэрэгтнүүдийг илрүүлсэн ч 25 тэрбум воноор үнэлэгдэх 3.5 кг эмийг алдсан байж. Тагнуулынхан энэ хэрэгтээ юу менежерийг холбоотой гэж сэжгэлж байсан бол мань менежер Иянтай нууцаар холбогдоод өөрийгөө бурууг харин бусд нь тэр хууль бус 8-тай холбоотойг хэлж өгсөн байна.
Тэгээд энийг нь мэдсэн учраас тэрнийг зариуд хэрэгт хийхээр хуурамч эд мөрийн баримт гаргаж ирсэн байжээ. Энийг нь сонсоод Ян тэрэнд итгээгүйч мань хүн баригдахаас өмнө тэрэнд нэг флаш өгсөн байлаа. Оройн Ян эхнэрээ сүм дээрээс нь авахар очжээ. Тэгээд гэртээ очиод флашийг үзтэл багийнх нь уг хэрэгтэй холбоотой нэг хүнийг буудаж байгаа бичлэг байлаа. Тэгсэн эхнэрээс нь дуудлага ирсэн ч эхнэрийнх нь утсаар өөр хүн залгасан байдаг. Эхнэрийг нь тагнуулын тусгай хэлтсэнх нь барьцаалсан нь тэр байжээ. Ингээд эхнэрийг нь барьсан газар руу очиод уурандаа тэдэн лүү дайрсанд нөгөөдөл нь мань хүнийг дарж авахын тулд нөгөө тариагаар тарьчихж. Тэгээд босс нь тэрэнд байсан флашийг аваад галд шатааж Жина Ян хоёрыг зүйл дуусгах тушаал өгөөд явжээ. Боссыгоо явхад нөгөөдөл нь Яны гарт бууг нь бариулж тэрнээр Жина юу менежер хоёрыг буудуулах гэсэн ч нөхөр буудаж өгөхгүй байсан учраас араараас нь хэд хэдэн тунгаар тарьсан байлаа. Ингээд яг 12 болохдоо зэрэгцээд сүнс нь биенээсээ гараад буцаж орохдоо Янд биш. Тэнд байсан тэдний нэг болох чулуугийн биед орчихсан байжээ. Тиймээс тэрнийг танаагүй Жина мөрлөө нь буудчаад буцаж ороод юу менежерийг аваад зугтаасан байдаг. Харин чулуугийн биед орсон Ян буцаж ороод ухаангүй хэвтэж байсан өөрийнхөө биеийг аваад машинд очиж тэр газарт ирээд сайн таньдаг латрын эмчтэр өөрийгөө өгсөн байж. Гэвч тэндээс буцах замд цус алдаад ухаан нь балартсан Ян замын хажуу мөргөөд зогссон нь тэр байлаа. Ингээд Ян тэр өдөр тэнд байсан хүмүүсийн биелүү 12 цагийн зайтай ээлжилж шилжээд байгаа болохоо ойлгоно. Мань хүн энэ бүхнийг санахтаа зэрэгцээд боссын явуулсан залуу ард нь ирлээ. Гэвч өнгөрсөн бүхнээ сансан Ян нөхрийг тэр дорн зүйл дуусгадаг. Тэгсэн сандарсан латрын ирж тэднийг буудаа залуус бүсэлснийг хэлсэнд Ян гуйлгчин ах хүүд шатсан флашаа өгöd ухаан алдсан залуугийн бууг аваад гараад явна. Энэ үеэр Жинач бас тэнд ирж байлаа. Тэгсэн тэрнийг ирснийг мэдсэн залуус хойноос нь мөшгөөд ороод ирнэ. Тэмээс Янч тэрнийг хамгаалахаар нөхдүүдтэй буудалцсан. Жинаг тэндээс гарч ирэхэд тэдний ахлах шинүү ирсэнд Жинач очоод буутай хүмүүс өөрийг нь хөөгд байгааг хэллээ. Тэгсэн шинүү тоолсонгүй. Араас нь үйлдвэрд байсан залуус буудуулж шаргацсан Яныг чирсээр гарч ирлээ. Тэгсэн шинүү ахлагч бас тэдэнтэй холбоотой байсан болж таарна. Яныг барихаар хүмүүс дотогшоо орсон ч гуйлгчин ах хүү биеийг нь аваад зугтаацсан байдаг. Шинүү болон тэрний хүмүүс нууц цэнгэний газрын байранд Жинаг авчирсан ч хоорондоо муудалцаж эхэлнэ. Шинэ хуурлаад боссыг сүмд Жинатай уулзаад юу ярьсныг нь асуусан ч нөхөр Жинатай сүмд уулзснаас санахгүй байлаа. Учир нь тэрний биед орсон Ян Жинатай уулзсныг шинүү ахлах мэдэхгүй байгаа юм байна. Тэгээд уурлаад боссыг загинсан ч хар тамхи хэрглэж мансуурсан цаадхан тэсэлгүй нөхрийг буудаад унагна. Яныг ухаан орхид тэрнийг машинд нь хүлээд уус руу живүүлж байлаа. Машинд амиа алдсан юу менежерийн цогцос байсан бол Пак туслагч бас ухаангүй сууж байлаа. Ингээд мань хүн машиныг усанд автахаас өмнө гарах гэж оролдоно. Гэвч ганцаараа зүтгэхэд нэмэргүйг ойлгоод Пак туслахыг сэрэж хамт гарцгаах гэж оролдоно. Удахгүй 12 цаг болох гэж байгааг ойлгосон Ян хэрэг Пак туслах амьд гарч чадвал 12-т тэрний биелүү шилжин гэдгээ мэдэж байлаа. Тэгэд нөхрийг аврах гэж байдгаараа хичээж. Тэгэд гаргаад өөрөө усанд үлдэж удалгүй ус залгаад живлээ. Аз болоход амьсгал хураахаас өмнө 12 болж сүнс нь Пак туслах руу шилжлээ. Энэ үеэр манартлаа мансуурсан босс ирээд өөрсдөөс нэм авахар ирсэн Японы мафийнхантай уулзаж байна. Тэгэд мөнгө авчаад бараагаа тэдэнд өгч эхэлнэ. Тэгсэн энэ үеэр Пак туслахын бие шилжсэн мань Ян тэнд байсан хүмүүс л улаан галзуу юм л дайраад буудаж эхэлдэг. Тэгсэн Японы мафийн талынхан хуурлаад илдвэр хараасанд боссч тэсэлгүй нөхдүүдийг бүгдийг нь буудчихна. Харин энэ үеэр мань Ян боссын цэргүүдтэй ширүүн тулдаж байлаа. Орийн зайнаас ширүүн буудалцсны эцэст суман дууссан Ян үлдсэн цэргүүдтэй гардан тулалдана.
Чи яг яах гээд байгаа юм бэ? Чи өшөөгөө авцсан биз дээ. Одоо болий тэхүү. За болио. Чи бууга хаяад гараад ир. Энэ эмэгтэйг өхүүлэхийг хүсэхгүй л байгаа бол бууга хаяад гараад ир. Гарч ирэхгүй бол би энийг чинь буудлаа шүү. Тэрнийг битгий тамлаач дээ. Юу гэнэ? Чи ингэд хийм бэ? За хинч байсан юу ямар хамаатан бэ? Тэгэд нөхөрөө Жина Ян хоёрыг буудсанд шаргацсан Янч тэр нь лүү дайраад орно. Чи Пак туслах юм уу? Ян юм уу? Эсвэл сүнс юм уу? Чөтгөр юм уу? Яг юу юм бэ, новш минь? Тэднийг инхүү тулалдаж байх зур. Жина мөлгсөөр газар байсан бууг аваад нөхөр боссыг буудаад унгана. За тэгээд Жина Пак туслахын дотор Ян байгааг ойлгоно. Ян уу? Ян мөн биз дээ. Намайг удаан хүлээсэн үү? Уучлаарай. Яралтай ажил гараад. Тэгэд амьсгал хураасанд Жиан бүх хүчээ шавхаад мөлхнө. Харин тэрний жинхэнэ бие машины арын суудлалд ухаангүй байж байна. Дүрс солигдоход тагнуулын газрын дараага Жинаг байцааж байна. Тэр шатсан флаш дискийг сэргээх гэж оролдож байгаа. Харин Ян хизээ ухаорох нь тодорхойгүй байна. Гэхдээ чамаас нэг юм асууя. Эднэр яагаад бүгдээрээ ээлжлээд чамайг аврах гэж зүтгэхэд байсан юм? Би энийг л ойлгохгүй байна. Энэ бол тэд биш ээ. Энэ бүхний ард нэг л хүн байгаа. Хэсэг хугацааны дараа Жина ухаангүй хэвтэх Яныг сахиж байна. Тэгсэн эмнэлгийн төхөөрөмж хурдан дугарч мань хүн ухаан орсноор кино маань дууснаа гэж. Зайн атраматай галзуу сонирхолтой солонгос киноны тайлбар маань ингээд дуусч байна. За, гайгүй ойлгох байсан мэт манайхан. Бас л галзуу солиотой үйл явдалтай кино мөн байсан байц. Тэгэхээр энэ атраматай эвгүй галзуу киноны тайлбарыг галзуу боломжуудаар дүүрэн ондоотой хамтран хүргэлээ. Илүү их дата хэрэгтэй юу? 100 ГБ дата нэмээд бүх сүлжээнд хязгааргүй яриа мессеж. Ердөө 11 мянга төгрөг. Ондоо чиний тал. Та нарт тэгээд мөброгоо дэмжиж лайкаран бомбогдод өгцгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Тэгээд сабадрагуул дараад нэгдэрэй. Хэдүүлээ дараагийн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.